Командлагч энэ удаад гар цаггүй арай хэтрүүлчихжээ. Хамгийн чухал нь Невежин өөртөө өгсөн даалгаврыг гүйцэтгэсэн байв. Тэрээр он согооны гол хэсгийг газар доор хасааталах байрнаас олж чадна. Тэд явцсан Тройн багийн хамаатыг дахид дутуу болгон төвчсөн ч тэр ямар ч танаас хэрэгсэн нууцыг задлах юм биш байв. Тиймээс Тео өөр арга сэтгэх зуур тэд түүнийг зүгээр тэнд нь ястархахаар орхижээ. Тэрээр ирэх өдрүүдэд бас хууж явдлуудын талаар Невежин шивнэн хэлв. Хэдэн өдрийн дараа Тео эцэст нь чавханы цэцэгт ордны бичтгэхийн талбайд члөө. Тэнд тэрээр чавханы цэцгийн хатагтад ээлжлэгээр мэдчилгээд ишүүлв. Осаар нэр Плонос гүн ухааны өгөөмөр бэлхий хүлээн насныхаа дараа түүнийг хүлээж байсан юм. Уг ном залууд аль хэдийн маш их тусдын болоод байлаа. Үүнийг шалгахын тулд хатагтай чавханы цэцэг бичтгэлийн сэрмүүдийн нэгийг гартаа дуудан гаргав. Түүнийг ижд барихад бичтгэлийн талбай бүхэлдээ түүний тулааны онцлог биелэлээр дүүрв. Тэрээр хүмүүсийн амархан орхитуулдаг өөрийн техникийн үндсэн хэсгүүд болох сэрхний урлагийн яг үндэс суурийг түүнд өргөжлүүлэн заахыг хүсэж байна. Энэхүү хичээлийн төгсгөл тэрээр залуутай хамт амьдралыг хэрхэн цэцгэлзүүлэх талаар хэлцэхийг маш их хүсэж байлаа. Тэрээр хоёр дахь удаага Теог өөрийн албан ёсны шавуулахыг албан ёсоор хүсв. Тэрээр тодорхой хариулт өгөхөөс өмнө эхлээд нэг асуулт асуухыг хүслээ. Тэрээр хатагтай Тэнгэрийн лууд сэрмийн мастерын хуваар ярьж байгаа эсхийг мэдхийг хүсв. Хатагтай бас нэжэд гайхав. Эцсийн эцэс түүний энэ нууц царлыг мэдэх хүн олон байдаггүй. Тэнгэрийн лууд сэрмээ бод сургаалаа зөвхөн ганцхан шатаа үзүүлдэг нууц сургууль юм. Одоогоор тэрээр энэхүү нууцлог үеийн царын ганц залхамжлагч нь бижээ. Хатагтай чавханы цэцэг хүүг өөрийнх нь жинхэнэ санаар хашиг мэдхийг хүсэж байгааг гадарлав. Тэрээр энэхүү саналд ямар нэгэн далд санаа байхгүй гэдгийг үнэнээр нь хүлээв. Чавханы цэцгийн дэлбэртээс эхлээд Тэнгэрийн лууд сэрмээ хүртэж өөрийн эзэмсэн бүх зүйлээ Теод өвлүүлэхийг тэр хүсэж байна. Хэдэн минутын дараа Тео нэг шийдвэр гаргасныхаа дараа бичтгэлийн талбайгаас гарч ирэв. Чавханы цэцэгт ордны үзэсгэлэнт хонгилоор алхаж явахад нь цэцэгсийн бүлгийн хідэн тэнэгүүд түүнийг бүслэн авсан. Тео бас хүндэтгэлгүй байдлыг зүгээр өнгөрөөх хүн биш байсан бөгөөд тэдгээр навснууд түүний төвчөн хариуцсан дамархан гондов. Тэд Теог хатагтай чавханы цэцгийн шин шавьар дөнгөж хүлээн авагдсан гэж үзээд хамт үеийнхний хуваар хүндэтгэл шаардав. Тео эдгээр ноход юун тухай хуцаад байгаагаа хажээсэн ч энэ нь тэдний эмзэр нэр төрөө хамгаалах гэсэн гинэн орчлого төдий байв. Шин зүйл алга. Тэд түүний шууд өдөртлөгч биш тул цал хэрэгэн мэд хамаагүй байх хэвээр гэсэн ч эдгээр цэцгсийн залбийн ноход нэр хүнд олохын тулд өвийн шинээр мандаж бие одыг дарамтлахыг хүссэн ч нэг зүйл дээр маш том андуураад байлаа. Түүнд хатагтай чавханы цэцгийн шууд шавьрлах санал тавьсан ч тэр татгалцсан юм. Түүнд хоёр маш үнцэнтэй өвийг хүлээн авах сонголтол ороход тэрээр угаас зөвшөөрөхийг хүссэн ч хатагтай осод ямар ч төс хүргээгүй байхад ягаад түүнийг ингэж хинэн дийнад байгааг ойлгохгүй байв. Тэнд ямар нэгэн том шалхаан эсвэл залмих байхгүй гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрлөв. Хатагтай осоо Теог залуу үеийн хайртай адилхан санагддаг учраас түүнд тусчхыг хүсжээ. Тэрээр яг л үгийн тэргүүний залуу үе шиг харагдаж түүн шиг авирдаг аж. Тэр ч бас өөрийн мөрөөдөл үзэж бодлоо цэцэрлэгийг хүсэлдэг байсан юм. Магадгүй тэр хүн өнөөдрийг хүртэх мөрөөдөж түүнийг хөөцөлцөөр байгаа биз. Түүнд цөхрөх ирэх байсангүй. Тэрээр аливаа сарилд бэрхшээлийг өөрийн хүчээр даван туулахын тулд шаргуу ажилласан. Өдөр бүр төгсгөжгүй бэрхшээл байв. Үүнийг үл харгалзан Кайлер айнаар хизээч болт хийж зарчмаасаа нийцэж байгаагүй. Хатагтай осоо Тео харахтаа өөрийн дурчжсэн Кажиг иргэн сандаг ажээ. Тэгэхэд тэр яаж зүгээр суугаад харж чадах вүлээ? Хойд ээж нь энийг ойлгож чадна. Тэрээр өөрийн шалтгааныг үнэнээр нь хэлсэн тул одоо Тео шийдвэрээ гаргах цаг болжээ. Хэдийгээр энэ нь сэтгэл татам санал байсан ч тэрээр татгалзахаар шийдэв. Одоогоор түүнийг чиглүүлж буй дэндүү олон багш нар байна. Хатагтай чавханы цэцгийг оролцуулаад маш олон хүмүүс түүний талаар янз бүрээр бодож ирсэн. Чөтгөрийн луу түүнийг өөрийн далавчын дороо авсан. Түүний ах хатраагүй нууд Невежин Сильфорд Аарон нар түүнийг өдөр бүр чиглүүлсээр байна. Түүний найз нөхөд Жормын нөхдүүд болох Ремэгтэй Хожкис Эрика болон дөрөвдүгээр бичтгэжийн талбайн хөвгүүд хүртэл түүнийг өнөөдрийн энэ хүн болгосон юм. Чөтгөр гэж тэр бүр Аксин болон Эд Тройн нарыг багш нарын хажигсаалтад нэмж оруулах байв. Хатагтай осоо ялангуяа тэрхүү сүүчийн хэсгийг огт хүлээгээгүй байлаа. Теогийн Траунжуудтай хийсэн тэмцлийг хүн бүр мэдвч тэрхүү хорон санаатнуудын өсгсөн бэрхшээл түүнийг өнөөдрийн тэр болгон бүтээж төлөвшиж өгсөн юм. Түүнийг хайрсан эсвэл түнд буруу зүйл хийсэн хүн бүрийн ачаар түүнээс сэлэн сорилцож өөрчлөгдсөн билээ. Яг үндэ ижил шалтгаанаар тэрээр сургуулийн уламжлалыг сахиж дараагийн үедээ үзүүлэн үлдэхтэй итгэлгүй байна. Хатагтай чавханы цэцэг түүний юу хийх гээд байгааг ойлгов. Теогийн сэлэн мөргөлж өөрчлөгддөг бөгөөд сахирагдчихгүй юм. Энийг сонсоход хайр татан бөгөөд харамсалтай байна. Гэвч тэр түүний шууд шавьж чадахгүй байлаа ч түүний хүн болоход бэлэн байна. Хатагтай чавханы цэцэг тэрхүү сэтгэлийн өвөнд маш их хөдөлжээ. Түүнийг ясны дараа Осарагнер Плунос тогтой дарс өөх цагтаа иргэн оров. Тэрээр өртийнхаасаа илүү жаргалтай харагдаж байлаа. Түүний дагалдагч хатагтай сэтгэл санаа ирж дэрснийг анзаарав. Тэнгэр түүнийг хизээч өөрийн гэсэн хүүхэд төрүүлэхгүй
хар шийдсэн байсан юм. Гэсэн ч Тео шиг түүний хүн болно гэж амлаа. Тэгэхэд тэр яаж баярлахгүй байх вэ? Түүний дагалдагч зөвхөн эзний жаргалтай байгааг мэдхэд баяртай байв. Хатагтай осоо талархаж илэрхийлж хийх хүсэж байна. Түүнийг ээж болгож өгсөнд осоо хатагтай Тео талархаж нөхөрлөгөө цагтус илэрхийлэх шийдэв. Тэрээр Теогийн ташаалдаг шиг шалгалтыг удахгүй өргөсөж сухыг хүсэж байна. Үүнийг сонсоод хон түнд арай л ярч байгаа санаалав. Тео бол дөнгөж сая сэрэлтийн эсрэлээ дуусгасан шин цэрэг бихээ. Энэ залуу насандаа илүү их анхаарч татхан түүнийг улам их хаюулд оруулж болцсгүйч. Осоо хатагтай яг үүний улмаас л түүнийг яарандын чих хүсжээ. Рагнар руу төхөж буй агуу шорог бүхнийг залхахаас өмнө тэд Теог дээш хэрэн таслах хэрэгтэй. Ингэснээр тэрээр шинэ хүдэж чадах чинээгээр их зүйлийг хүч чадах юм. Энэ хорн морд цэргийн газар доор шоронд тэдний царийн ганц хариуд хүлээжсэн тусламжийн нэрхэд нүдэнэ. Тэрхүү тусламж нь бүх сэжмийг тасчаар Травиныхний илгээсэн алуурчин байлаа. Ахмад гэр бүшинхээ төсөөгдсөн зүтгэж болгон өгөхөд бэлэн байж дуртаяа хүзүүгээ сонгоо. Алуурчны эрт түүний эцсийн нэмсгэрийг таслахаас өмнө эрдний хүчтэй салхисаад боллоо. Эвижийн хас бичиг баригчлахаар таазыг цөмлөн орж ирв. Тэрээр үнийг болохыг нэлээд хугацаанд хүлээсэн юм. Энэ бол залуу эзний анханасаа тасан хавх байлаа. Эвижний эрдний ур чадварын өмнө гинтийн давуу талгүй ганц алуурчин ягаад ч өрсөлдөгч нь биш байв. Травиныхын түүнийг чадвартай аюул гэж хизээч тооцож байгаагүй бөгөөд үүнийхээ төлөө удахгүй шангаа хүртэх гэж байна. Ахмад Седрикийг авч явж чадахгүй нь харамсалтай ч мөр баллагч өөрөө баригдуулж байдал улам дортно. Алуурчин зогтох төлөвлөгөө бодохоор тархиа гашилгасан ч Эвижин түүнийг энэ дүнжинаас зүгээр шалхуулаад гаргачихгүй. Шуурганы бурхны нууц техникийг ашиглан тэрээр хуйлрахгүй салхид удаж халдвчийг авчив. Дүнжөөний нарийн ханан дотор болтон зогтох зай талбай багажаа. Архан борсон алуурчин эцсийн аргаа хэрэглэж манагийн танхимаа дэлбэлэн нотлох баримтыг устгахаар сонгов. Эвижин түүнд залт техник хэрэглэх боломж олгохгүй. Үргэлжлүүлэн саад болсоор байв. Тэрээр энэ мөхийг өмнө нь нэг удаа харж байсан юм. Тэр үед бүтээгүй бөгөөд одоо ч харцаагүй бүтэхгүй. Тэрээр Травины гэр бүлийн мөр бац очийг төвөггүй намхтав. Нэг нь үл мэдэрч хойно дунд нууцдаж баажаа. Дотор нь ажигтнууд Эвижин газар доор хот үнжинлөө нэвтэрсэн алуурчныг барьсан ташаар хийлцэж байна. Тэрхүү алуурчны дорнодын ирээд гам болох Травины гэр бүлийн салбар байгуулахаас серпент сизонд харьяалагддаг болохыг тэд бачив. Энэхүү хилцүүлэгт Тео, Эвижин, командлагч Жюлиус болон Блэксногийн ажилтан дайлцав. Энэхүү үйл явдал нь морд цэргийн дотор тагнуулж байгаа гэх тэдний сэжийг батж байна. Тэд дахин мэдээж алт тохиос сэргийлж энэхүү чухал үйлчлэлийг ийм асрагцсан газар хийж байгааж Блэксногийн мэдээлэлээр серпент сизон одоогоор гашхилан бүсдэх нэгэн эртний цайцад байж байгаа юм. Одоогоос 3 цагийн дараа тэд даалгаврыг бүтлгүйдсэн тооцож бүх ноцлог баримтыг шатаан зогтох болно. Тиймээс тэд тэрхүү баас руу отолт хийж бүх гишүүдийг нь барьвчсан мэдээлэл болон ноцлог баримтыг олж авах хэрэгтэй. Эртгэж тавьж буй Блэксногийн ажилтан бол Нашасногийн агент гэвэ. Тео ийм өндөр зэрэглэлийн ажилтнтай ийм хурдан биечлэн уулзсан гэж бодоогүй. Товч танилцуулгыг дуусгаж отолт зохион байгуулахын өмнө командлагч Жюлиус хилцэх асуудал дахин нэгзүүлж нэмээ. Энэхүү даалгавар нь Тео Рагнарын ташаалдаг шиг шалгалт болох болно. Тео өөрөө чихэндээ ч итгэсэнгүү буруу сонслоо гэж бодов. Тэрээр өөрийгөө ийм хурдан ташаалдаг шиг шалгалтын болцол хангасан гэж бодохгүй байлаа. Командлагч түүнийг зөвшөөрч байгаа тул түүний ташаалдаг шиг шалгалтын хүндрэлийг улам нэнсэн аж. Зэрэгтийг архитектусын ташаалдаг шиг хүндрэж нэмэгдэх нь хэвийн үзэгдэл юм. Энэ удаад дэд ташаалтнууд дунд зэрэглэлийн элчний шалгалтад бүрэн хэмжээний иргэний дайнд хүргэж болцсохгүй даалгаварч байна. Тео Эвиженийг тандаж болон баривчлах ажиллагааг зөвхөн дохолны Димитрийн мэдсэн байв. Түүний ихлүүлсэн зүйлийг эцсийг нь хүч харах нь зүй ёсны хэрэг юм. Тэрээр засамдлагч байсан ч командлагчтай зөвлөлдөхгүйгээр зүйлсийг төлөвлөх нь хүндэтгэлгүй хэрэг билээ. Тэрээр ташаалтдаг шихийн тулд энэ хүү чухал даалгаврыг ямар ч өгдөггүйгээр гүйцэтгэх ёстой. Дунд зэрэглэлийн их эчин болж дэвшүүл ганцаарчсан даалгавар гүйцэтгэх хэрэгтэй болно гэдгийг Жюлиус Теогийн талхад сонсгож өгөв. Үйл явдал өрнөө тусам энэ залуу анхаарлын төв болон түүхийн гол дүр болж байна. Түүнд илүү их урам зориг өгөхийн тулд систем дөрөвдүгээр сценарийг квитиг эхлүүлсэн нь түүний өмнөх амьдралын харахуй хэлхээ холбоог цэвэрлэх боломж байв. Тео энэхүү ястарсан кланы цаана яг юу болж байгааг илүүрсэхээр зэрэг шалгаджээ. Тэрээр тууштайгаар энэ даалгаврыг юу ч болсон биелүүлнэ гэж тангараглав. Ингээд могоо цэвэрлэх ажиллагаа албан ёсоор эхэлжээ. Морд цэргийн дотор тагнуул байж болцсгүй тул даалгаврыг Тео, Эвижин гэсэн нэртэй 3 хүнээр хязгаарлав. Эрдчний хувьд тэд эдгээр хорт могоо мэт алуурчтай шууд толбоход даваа талтай байх ёстой ч тооны хувьд дэндүү цөөн байв. Ямар ч байсан тэд нөхцөл байдал басан зохицож үүнийг ард нь гарах ёстой. Серпент сизоны төв байранд алуурчид тэднийг Травиныхын дэхол гэсэн бүх баримт бичгийг импичж дуусаад байв. Тэд бүтээгүйтгэлийн үед бэлтгэж хооронд жижиг бөмбөлөг хэлбэртэй хэрэгсэл татагш өнхрөн орж ирэв. Энэ бол одлтын өдөрт тол болох утааны хөшиг байлаа. Тэднийг хариу хөдөлж амжихаас өмнө толгоонд тасран шатан дээр өнхрөв. Клив Нашасногийн ажилтан байгаад ямар нэгэн шалтгаан бий. Зөвхөн нэг алуурчин амьд үлдсэн ч хүзүүний том шархнаас нь цусалгодон хүнд бэрцэн байлаа. Клив шархацсан олзоо цогтоолох хүссэнгүй. Тиймээс эргэж дайрав. Үүгээр түүний хариуцсан бүс амжилттай цэвэрлэгджээ. Тэрээр Эвижений хамт эмхэгдсэн баримт бичгийг хураан авах ба Тео хонглыг шалгах хөрөг хүлээ. Ийм өндөр төвшний хүнийг ажиллаж байгааг хараад тэрээр нэлээд
биширчээ. Хэрв даалгаврын танилцуулгын үеэр асан зэрэг үнэн зөв бол хонгоц руу буух шатаархан байх ёстой. Тио анхаарал болгоомжгүй байв. Тэрээр хурдандаа дэндүү анхаарснаас болоод татлагцсан хавхыг идэвхжөөч. Хэрв түүнд цагт хойдон болтох рефлекс бэкграунд нүдийг нь савлах шахсан хавхыг төвчгээ. Тэрээр илдээс савлан ногтмол хорт зүүнний дайртыг хариулав. Тухайн бүс нутгийн мэдээллийг уншихын тулд гихтлийн синхрог ашиглахад маш олон ногтмол хавх уцад түүний нүдэнд дэс болов. Сөрөглүүлсэн хавхнуудаас гадна хийхээр хүлээж буй олон гişүүд байлаа. Эдгээр саадуудыг нэг амьсгаагаар цэвэрлэхийн тулд тэрээр олон нэр гаргаж ирэн харц харсганаараа цэнэглэв. Түүний таньдаг Dragon Breeding, Dragon Mark өмнөхөөсөөч илүү өвлийн аюултай болж шинжлэгдсэн байлаа. Отоонд байсан хөөрхийхтэй амьтад ганцхан секундэд арчигдав. Тэд нэгэн зэрэг тулуулж бас хялханд цэхүүлжээ. Үүнийг шийдчихэд Тио сөрөглүүлсэн хавхолон утсыг хялбархан таарч гарав. Энэ хэсгийн хамгаалалтын түвшин өрдөхөөс хамаагүй чанга байлаа. Энэ бол хонгорт ямар нэгэн чухал зүйл нуугдж байгаагийн тэмдэг юм. Түүнийг эртний цайзын хамгийн доод давхарт хүрч очиход цэс болон махны үнэр дүр зөрөө өгтөв. Тэнд улаан нөмрөг масгай өмссөн ганц 90 залбиршийн цагийн талаар номлож зогсож байлаа. Цусны санвартан өөрийнх нь улаан эслийг тасалдуулсан дөрвүзлээ. Тио тэр даруй энэ хүнийг хожи Диман сүмийн сангартан болохыг танив. Энэхүү ялдарсан сүм нь удахгүй дэлхийг залхих сүүжийн тухай номлодог аж. Тэд дагагчдаа аврагч тэнгэрээс бууж ирнэ гэж амьддаг. Тэд бус аврагчийн амжилтаар харанхуй мөнхөг олныг бүрэн эзэнсэн аж урсгал юм. Хэд хэн жилийн дараа тэд эзэнт гүрний мөхлийг зөвнөсөн агуу дайныг дэгдэх болно. Тио сонор сэрэмжтэйгээр санвартан дээр хитлэн синхрог ашиглав. Тэрээр эвдэрсэн оюун санааны халгаар урсах ертөнцийн үндсэн хожийг дагдаггүй нууцлаг манагаар тижигдсэн цусан орог болж харав. Энэ нь цусны санвартнуудын нэршээдэд өгүүлэг буян байж магадгүй юм. Тиогоос сэсвэрлэгч гэж үзсэн тул түүнд царин ганц бурхны тавьж болох нэр төрийг олох гин. Цусны санвартан заагаа ордуулж цустай гараараа Тиог барьж авахар дайрав. Тэрээр барьчийг зайлуулж чадсан ч санвартны махны кимэргүй хатуужрын нэртийнхөөс өөр байлаа. Тэд хэд хэднүүдэ цэхэл царилцаа. Тиогийн дайрт бүр үр дүнгүй болж байв. Тэрээр хөдөлгөөн бүрийн цад хүнджийн мэдэрч байлаа. Хэрв нэг л удаа баригдвал тэр дуусах байв. Эцэст нь түүний ижлийг цусны санвартан нүцгэн гараараа бариад аваа. Бүх хүчээрээ далайсан савлтыг тэр дэндүү амархан зовсоо. Ижлийг нь идэхгүй болоход санвартан түүнийг хонгорын хандлуу шидэж архив. Цусны санвартнууд хожид Димон сүмийн хамгийн доод шатны гişүүд хостой аль хэдийн юм хүчтэй байна. Тиогийн сонголт хязгаарчлагдмал байлаа. Хэрв тэр энэ нарийн зайд Grab Dragon's Claw ашиглуулж амдаараа боловдох бөгөөд манай шингэсэн дайштууд нь чажилахгүй байв. Тэр одоо ил дээрээ юу нь юу хийж чадах вүлээ. Цаг хугацаа удаа ширч тэрээр Demon Crown-ы түнд зааж саргасан зүйлийг саналаа. Энэ бас өвчлийг өөрийг нь бэлгэсэн тесрэ бөгөөд устгах хүч байв. Эзний лөө нөгөө талаар түнд сэлэмний урсгийн жинхэнэ үндсийг зааж өгчээ. Амьдрал ба хөвшиг хоёр төл гэж ойлгож болохгүй. Галзуу санвартын толгойг нь хагалж цэсийг нь урсгахаар дахин түнлүү дайрлаа. Тио эцсийн секундэд арай хийж замаас нь холдов. Тэрээр өвчин цогцлуудаас араас нь болтож санвартныг бөхөмдүүлж яг энэ үед тэрээр толооны онолдоо шинэ нээлт хийсэн юм. Амьдарч өхөс хоёр биеэ үгүйсэхгүй бөгөөд байгаа шиг нэргүүлэг юм. Өхөс амьдарчийн төгсгөлийг хүлээж амьдарч төгсөөр тэтгэвтэн цэцвэрдэг. Тэд шал өөр хоёр хүч шиг харагдагч үнэндээ нэг цас ажээ. Тио давтлагатай хүчийг хэтэрхий самнуус хад анхаарлаа хандуулж ээж түүний нэг цэгт ганц гэлбан төдрүүлж биш илүү нарийн бөгөөд сүржтэй байх бай. Нэвтэршгүй ярьсандаа ирсэн санвартан Тиогийн дараагийн дайштыг айлтгүй өгдөв. Тио онлоо газар дээр нь туршиж үр дүнд нь Dragon Flash ур чадварыг сурлаа. Сэлэмний чимээ чангалахад санвартан тоошгүй хүрэн гинэ. Гэвч тийм их хийж байсан ярьсан хөвц татагдахад тэрээр сандарч эхэллээ. Тэрхүү техник нь амьд мэд хөдөлж санвартны биеийг сэжиж гарлаа. Одоо тэр цахар навшиг хан мөргүүлэн шидэх Тиогийн ярьж байв. Хятадын үеэр нээлт хийсэн Тиог санвартан хороод байж боломгүй. Чөтгөрийн өр гэж хараалаа. Тио түүний гайтай хоцхыг тоосонгүй зүгээр л үзэрсхийг хүсв. Сасны санвартны нүрийг чангаатахад хитгэн синхро ашиглан галзуувын дурсан жигнэвт харав. Энэ бол ариун чөтгөрийн сүмийн эзэмшдэг хачин хүчний их үсрийг олох боломж байлаа. Ухамсар нөр хинжээс рүү сарвтахад Тиогийн эргэн тойрон нэрэж бишиг болов. Түүний сүнс хязгааргүй уудан морон зайд хөөх тэрхүү мэдрэмж таньж байлаа. Энэ нь өмнө нь дурсамж унших гэж оролдож байсан үеүдээс шал өөр байв. Тэгэхээр түүний систем гацсан. Ямар ч чадахгүй тэмдэгтүүдтэй зурсэлээ. Систем ачаачаа хэтрүүлсэн мэт. Хамаагүй өндөр түвшний дайсантай тул орох гэж бэг анхааруулав. Хэрэглэгчийг амьд үлдэхийн тулд зогтохыг хатуу зөвлөсөн ч хаашаа зогтох билээ. Зүг бүрт түнэр харахаас өөр юу ч байсангүй. Энэ үед түүний оршихор дөргөсөн нэгтний нэгэн дуу хоолой сонсогдов. Тэрхүү дуу хоолой түүнийг хэн бөгөөд юу болохыг шаардсан асуув. Холдон харахад түүний хүрээсэн харанхуй бол түүний ухаанаас хайсан өршихөнд нүдний өчөөхөн хэсэг байлаа. Тио энэ ертөнцийн хамгийн сүүлчийн басан амгсан нарыг сайхан өмөрч өгчээ. Ариун чөтгөрийн сүмийн шатдаг бурхан эцэст нь түүний оршихыг мэдлээ. Хариулахгүй байгаад нь бухимдсан бурхан хариулт шаардав. Сүмийнхний шагшин мартай дэдэг тэрхүү орштой тулгарсан Тио бүрэн хүсэж архив. Тэрхүү бурхан түүний оршихыг нэвт харж Тио Рагнер гэж нэрийн дод тушиг болов. Үнэн дээр энэ оршихуй түүнийг энэ ертөнцийн гай хамшиг гэж үзэн хайж байсан аж. Тэрхүү амтны хязгааргүй санах биеийн үрчиг хэлбэрээ өөрчлөн Тиогийн сүнсийг хүрээлв. Энэ нь хүний ухаанд багтамгүй дүрсээр дахиж мушгирч хөдөж байлаа. Тиогийн сүнс залгиулахын даган дээр түүнийг хамгаалахаар алтай
хатан гэрж цэцрв. Эртнийдөө Лоброкийн аватар тэрхүү бурхны махан биеийг тасчин. Тийг гараж авлаа. Тий өөрийнхөө төрснөөс холдаасан хоёр оршихуйн толгойг гайхан харав. Лоброк түүнийг инхрийсэн дуудаад хатуу анхааруулга өгөв. Үүнтэй толтоход түүний хүч арай тутах бөгөөд Сигурд Рагнарын түвшинд хүрсэн ч ялж баталгаагүй аж. Одоохондоо Лоброк энэ сансрын аюулыг зохицуулахыг шийдэж сүүсээрээ Тиогийн сүнсийг бодит байдал руу цохиж буцаав. Түүнд хариултгүй олон асуулт үлдсэн ч Тио тэр төс зориг чиглэн буцлаа. Засуу хүү өөрийг нь зархийг завцсан эртний айдаснаас болоод одоо хүртэл чичирсээр байв. Лоброк ганцаараа тэн зүйлийн эсрэг хитэн госотон тэмцэж иржээ. Түүнийг саяны явдлыг тунгааж амжаагүй байж цус санвартан галзуурч эхлэв. Насаараа зүтгсэн өөр шиг нь хүн хүлээн зөвшөөрөгдөгөө байхад Тио шиг үжиг гэгч яаж эзэнтэй уулзаж чадваа. Тио эцэст нь ажиллаа дуусгаж тэр халзан нашин талхайг тасцглаа. Тэр зүйлийг бурхан гэж нэрсдэг байж болохч тэр бол түүний бурхан биш. Хамгийн гол нь ариунч төрийн сүм Лоброкийн зохиолгож байсан нэргүй эзэнтэн шигтийг тэр одоо баттай мэдэв. Дэшгийг тэрхүү аюулаас хамгаалах нь Лоброкийн маш удаан хугацааны үүрэг байжээ. Зүрхгүйгээр Лоброк 3 жилээс илүү тэсэхгүй бөгөөд 5 жилийн дараа их тань дэгдэн хамгаалагчлуугийн өвчин төсөлийн эхлэл буюу Эд Тревиний бяцлагаар удирдуулсан ариунч төрийн сүмийн мандал байх болно. Энэ бүхэн хоорондоо холбоотой бөгөөд одоо л ялхамжтай боллоо. Сүнс нь биенээсээ салсан тул Теогийн ухаан санаас самурч тэрээр түүчинэн осхов. Азар эвэжийн хажууд нь байж мөрөө төшөөв. Засуу эзэн цас санвартныг ганцаараа устгасныг хараад Клив үнэхээр биширчээ. Энэхүү амжилтаараа тэрээр цал архи шалгалтад гинцэг хэмжээнд өөрийгөө хангалттай батллаа. Цайс дах бүх дайсныг устгасны дараа 3 хэрэгт хийх баримт бичгүүдийг шалгах боломжтой болов. Харамсалтай нь бичмэр зүйлсийг зөвхөн шууд бус нотлох баримт гэж үзэж болно. Шүүхэд өгөхөд яг таг хөдөлгөө баримт болох зүйл алгагүй. Тиймээс Тио зоринд носон байсан гэх нэгэн тань хайрцгийг гаргаж ирв. Эвэжийн үүнийг сэржлийн эслэлийн өмнө Римертэнтэй хамт хайж исэн зүйл мөн гэдгийг шууд танив. Дотор нь Сэрис хотолтооны гэж болон Тревин нарын хооронд нууц хотолтооны тэмдэглэж байв. Эзнийхээ ирээдүйг ингэж ас харч хөзрөө яг цагтан дэлгэснийг тэр биширлээ. Клив тэмдэглэлийг шалгаад Эд Тревинтэй хийсэн албан гэсний тамхтай хотолтооны гэрээнүүдийг олжээ. Үүгээр тэд тэнгэрийн зуугийн тэрсэлсэн хувилдаан болон ариун чөтгөрийн сүмийн оролцоог баталж чадна. Одоо тэдэнд тэр новш эдийн эсрэг арга хэмжээ авах хангалттай баримт бий боллоо. Эхлээд тэд Сэрис гэлт рүү шууд цохилт өгөх болно. Эцэст нь түүхийг засаж Эд Тревинийг бүд нэрвчсээр иржээ. Чөтгөрийн лөө тэнгэрийн зуугийн бузар хувилдааны сөргийг дуулаад тэсгийн аргагүй хижигнэв. Хэдийгээр түүнийг зөвхөн сэжигтэн гэж үзэх баримт байгаач илүү наривчсан мөртөн байцаарч шаардлагатай. Жозефс энэхүү илтгэлийг хүчрэхийг харсуугаас биечлэн хүлээн авчээ. Роберт Рагнер өөрөө оролцож байгаа тул энэ хэрэг зүгээр нэг сэжиглэх шатнаас аль хэдийн хэтэрсэн гэсэн үг. Роберт өөрийн нөлөөгөөр энэ талд яваахыг эртнээс мэдэж байсан ч зүгээр орхисон байж таарна. Харшлуу сэжийг өөрөөсөө холдуулж Тио Рагнерыг цас санвартныг ганцаараа алсныг сайшаав. Роберт тэр хүүгийн авиас Плекснод илүү тохирох тул байх ёстой газартаа очих хэрэгтэй гэж зүтгэлээ. Тэрээр маш сайн ажиглаж дүгнэлт хийх чадвартай бөгөөд өчүүхэн сэжүүмээр том зэргийг харж чаддаг. Түүний арга байр нь хүртэл Плексноын таринуучтай том ажлын бөгөөд ягж үүнд бэлтгэгдсэн мэдээ. Мэдээж Жулиус өөрийн шилдэг шин зэрэгэ тэр сэжигтэй харсаад албахыг хүссэнгүй. Осоо архидын оролцсон. Одоо Роберт ахэр хэлж байна. Жулиус түүнийг ах гэж дуудахыг сонсоод харлууд хуучны дурсанд сэргэв. Өнөөдрийн зэрэгт хүрэхээсээ өмнө Кайл, Осоо, Роберт Жулиус нэгэн цагт анд болцсон ах дүүс байжээ. Энэ зэчин нош Тиог өөрийн болохын тулд зүгээр сэтгэлийн уцыг нь хөндөх гэж байгааг Жулиус гадарч байв. Гэсэн ч Роберт өөрийгөө зүгээр л дүүгээ халамжлах гэсэн ах хүн хэмээн зүтгсээр байв. Тэрээр яханхаа өмнө захирагчийн дарснаас хэдэн шиглэг амархан гэгч нь хулгайж дараа үнэтэйг бэлтгэхийг шаардав. Роберт Рагнерыг сүйдэрлүү баяртай гэгч нь өсчин отоход Жулиусараа баран араас нь хараалаа. Харлуу мөн морт цэрэг дотор таринуул байгаа эсхийг үзэхэр ирсэн байжээ. Энэ газар тэнгэрийн зуугийн савраас хол үлдэж чадсныг мэдээд тэрээр нэжээ тавшрав. Хаалх руу алхахтаа Робертийн бие задарч салхинд хийсэх тоос болон замхрав. Тэрээр Сэрис гэлтийн мөхийг харахыг тэсэн ядан хүлээж байлаа. Яг өнөөдөр тэрхүү аврахад автсан гэр бүлийнхэн хормын ослолоо хийж байв. Төв салбарын хормын сүмд бүх өдөр тутагшаачнууд цугларсан байлаа. Хүргэн навийн Баккус өөрийгөө Баккус овгийн хоёр дөхүү хэмээн албан ёсоор танилцуулав. Сэрис хотолтооны гэлтийн мастер квадрак Сэрис хоёр гэр бүлийг өрөг барьцахыг хүсжээ. Түүний дөрүүдийнх охин Лили Сэрис нь хоёр хүчрэх бүлгийн хооронд гүр болох ёстой байв. Гэрлэлтийн холбоогоор Сэрис гэр бүл болон Баккус овог одоо засан төрлийн холбоотой болно. Квадрак Сэрис шунхаа баяр хөрөө арайхиж барьж байв. Энэхүү гэрлэлтээр тэрээр эцэст нь дээд зиндааны язгууртан гэх нэрийг зөөнө. Энэ бол түүний төлөвлөгөөний дөнгөж хөвчөж бөгөөд тэрээр өөрийг нь пассажиртнийхэн төлөө Рагнарынхнаар төлөвлөнө гэж бодож байв. Өдөггүй тэрээр агуу бөгөөд цэст өшөө авалтыг гүйцэтгэх болно. Гахаши Квадрак инхүү баяршиж хацуур овгийн тэргүүн нь Баккус овгтон галзуурч шавж байна. Рагнарын 6 багны нэг болох тэдний хувь энэ гэрлэлт үнэхээр шишгээр дөрөн холбоо юм. Тийм байлаач гэр бүлээ санхүүгийн хүндрэлээс аврахын тулд тэдэнд энэ хормын инж зайлшгүй хэрэгтэй байв.
Тиймээс ууртаа өдөртөгч өөрийн нөөцхөө навныг илгээжээ. Тэр залуу шохорхсон сэтгэлээ арай ятан барьж байлаа. Тэрээр өөрийн өвгийн хөвшчүүл уурандаа шатж байгааг шууд гадарсав. Гэрч эдгээр тооцоотой хоттой ч түүний огт үнэхээр төсрөн гэдэг тэр ирвэжтэж байв. Ямар тач сервистэй зүгээр барьц цан тавьт хар дугаарч байна. Навин дүүрийн гэсэн төлөвлөгөө боловсрч байлаа. Тэр цас урсгаж байж их болно. Тэр зүгээр нэг хараагдсан гэр бүлийн мөхчийг үзэхээр энд ирчээ. Навин үнэмшигтэй жижиг их чадвараараа ирээдүйн свэд бүсгүйгээ хайр хасамжаар дутаахгүй гэж тангарагсав. Гэтэл Лили Сирис түүнийг хийсэн өвөндөө хүрхээ бацхыг шаардаж түүнийг гашруулав. Үйл явдал усан мөрчинжиж эсэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэг бүх зүйл эрэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсэж шивцэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувгсоо маань заавал бүртгүүлээрэй.